тэтгэврийн халамжийн сангаас тэтгэвэр авж байгаа хүмүүсийн асуудал төр яг бодтойгоор ямар хідээс хід болох вэ гэдэг тоо хэрэгтэй байгаа. Одоогийн байдлаар хичнээн хүн байна вэ гэдэг ахмадуудын дунд тооггүй нэлээж. Хоёрт нь давхар зээлтэй одоо нөгөө тэтгэврийн зээл нь олдохгүй болохоор дахиад өөрөө одоо гар утсаар нөгөө аппликейшнаар маш их зээлүүд энэ төр аваад байгаа хгүй. Тэгэхээр ахмадуудынх дээр энэ асуудлаар судалгаа байгаа юу гэдгийг асууя. Давхар зээлийн өрөнд орсон ахмадуудын судалгаа мэдээллийг эхлээд сонссоод тэгээ дараа нь тодруулъя. За хариулт зээлийн асуудал микрофон 6. За гишүүний асуултанд хариулъя. Давхар зээлтэй банкудаас гадна бусад банк бус санхүүгийн байгууллагуудаас авсан зээлүүдтэй холбоотой судалгаанууд бол хийгдсэн. Гэхдээ энэ дээр бол яг тэтгэврийн зээлдэгч нар яг давхар зээл авсан уугүй юу гэдэг тийм наривчлсан судалгаа бол байхгүй. Ерөнхий яг нийт банк болон банк бус санхүүгийн байгууллага болон бусад байгууллагуудаас аппликейшн ашиглаж авсан давхар зээлийн бол судалгаа бол байгаа. За нэгдүгээр асуулт микрофон 4. За гишүүний асуултанд хариулъя. Гэр бүл хөдөлмөр нийгмийн хамгааллын яам нөхцөл. За нийгмийн халамжийн тэтгэврийг 2025 оны тоо мэдээллээс үзэхэд 61.5 мянган авч байна. За нэг сард олгох нийгмийн халамжийн тэтгэврийн хэмжээ сарын хэмжээ 397,500. За ингээд 6% нэмэгдүүлэхээр өргөн барьсан төсөл дээр тусгагдсан байгаа. За ажлын хэсгээс үргэлжлэн байнгын орон дээр гаргасан ажлын хэсгийн санал дүгэлтэн дээр манай яамнаас бол ажлын хэсэгт өгсөн санал дүгнэлт амжиргааны доод түвшингийн бүсүүдийн дундаж түвшинд өргөн нэмэгдүүлэх ийм санал өгсөн байгаа. Энэ тохиолдолд 48.7 тэрбум төгрөг. За байнгын асаргаа шаардлагатай хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийг амжиргааг дэмжих мөнгөнд итгэмжгээд мөн сар бүр олгодог. Нийгмийн халамжийн тэтгэврийн хэмжээтэй тэнцүү 16.4 мянган одоо хүүхдүүд авч байна. За төсөл дээр 6% өргөн барихаар тусгагдсан. За 13.2 тэрбум төгрөгийг нэмээд өгчхүүл амжиргааны Саранчлан гишүүн тодруулах уу? Тэгээ гүйцэтгэд хариулж. Саранчлан гишүүн. За 397,500 төгрөг чинь 6% нэмэгдэхээр 400,000 дөнгөж давсан л дун гарахаар харагдаад байна тий. За тэгэхээр ер нь одоо ийм энэ 61,500 хүн 400 гаруй мянган төгрөгөөр нэмээд амьдарч байгаа. Ийм л тоо гарч байгаа юм. Тэгэхээр энэ дээр та нар дахиад өөр ямар хувилбар тооцоололоод байгаад тэр нь одоо хаа нэгтэй газар очиод rejected болоод байгаа тухай бас сонсчвал зүгээр байгаа. Зүгээр давхар зээлийн судал одоо энэ нийт ахмадуудын хэдэн өнөөдөр зээлтэй байгаа вэ? За тоолж чадж байгаа дан зээлээ хэлж. Дан зээлтэй ахмадууд хэд байна? Давхар тоон байдгүй юм байж тээ. Тэрийг нэг сонсоод их байдулаа. 6 номер. 6 номер. Монгол угаас асууж байна. За 6 номерыг нэгээрээ. Сайн байцгаана уу? Монгол угаас хэлцийн захирал Батболд байна. За гишүүний асуултанд хариулъя. Хамгийн сүүлийн статистик буюу 2025 оны 8 сарын байдлаар тэтгэврийн зээл банкнаас тэтгэврийн зээл авсан зээлдэгчдийн тоо маань өөрөө 289,812 байгаа. Тэгээд энэ тоо маань болохоор 6 сард энэ оны 6 сард болохоор 275,586 байсан. Тэгээ Монгол банкнаас төрүүлсэн 7 сарын ихээр тэтгэврийн зээл тогтоосон байсан хязгаарлалтуудыг л цуцлсан. Өөрөөр хэлэх юм бол Монгол банкнаас тогтоосон ямар нэгэн хязгаарлалтгүй болсон. Энэ үүний нөлөөгөөр бол зээлдэгчдийн тоо маань иргэн нэмэгдсэн дүнтэй байна. За саранчлан гишүүн тодруулна. За тэгэхээр нөгөө миний хэлэх гээд байгаа санаа нь 61 мянган хүн хичнээн төгрөгөөр амьдарч байгаа вэ гэж байна. Тэгэхээр энэ зээлдэгч дунд халамжийн тэтгэвэр авж байгаа хүмүүс байгаа юу гэдэг. Яг бол надад ирж байгаа гомдлууд болохоор группээс буюу хөдөлмөрийн чадвар алдалтаар одоо тэтгэврт гарсан хүмүүс төр банкуд зээл олохгүй байна гэдэг ийм гомдлууд маш их ирж байгаа. Тэгэхээр зээлийн хүү нэгдүгürt өндөр, дээрэс нь авж байгаа халамжийн мөнгө нь бага.
Тэгээд зээл авах гэхээр өөрөө чи орлого хангалтгүй гэдэг ингээд зээл өгөхгүй байна гэдэг ийм гомдлууд маш их ирж байгаа банкуд дээр. Тэгэхээр аль банкн дээр халамжийн тэтгэвэр авдаг хүмүүс очиж зээл авах боломжтой юм. Аль банк нь арай жоохон одоо юу гэдгийг хүртээмжтэй үйлчилгээтэй энэ дээр нэг мэдээлэл өгчдөг хөө. За микрофон 6. За энэ дээр яг халамжийн тэтгэвэр авдаг гэдэг талаар бол яг нарийн мэдээлэл одоогоор байхгүй байгаа тийм. Банкуудын бас төлөөллүүдээс ирсэн байгаа. Эдгээр маань яг ямар банкн дээр одоо халамжийн болын одоо нэг сангийн тэтгэврийг олгож байгаа гэдэг талаар бол бас дэлгэрэнгүй мэдээлэл боломжтой байгаа. За саран жилийн гишүүг нь юу бол болцсон? Тодруулах удаа бол болцсон. За яг түрүүн минутаа ясан чинь гясныг яач уу? Яг за тэгээ түрүүн товчхон ярьсан юм чинь саран жилийн гишүүний микрофон нэ. Тий. Та нар энэ нөгөө жагсаж дуурч чадахгүй хүмүүсийн асуудлыг болохоор шийдэхгүй байгаа хгүй юу? Ер нь бол одоо би ойрлж харлах юм бол нэг юм ярьдаг. Тэгээд тэнд жагсаад дуурж гарч чадахгүй хүмүүсийн асуудлыг бол ерөөдөө орхиж шít. Тоолдогчгүй асуудал нь хаана байна гэдгийг хардагчгүй ярьдагчгүй. Би дараагийн удаа энэ дээр шийдэлтэй хариултыг одоо сонсомоор байна. Хүмүүс яг гэр гэрээсээ нэг Facebook арайж уур дататай болоод уцаар энэ мэдээллүүдийг сонсож байгаа. Тэгэхээр хэдүүлээ энэ дээр нэг гаргалгаатай байдаг хөө. 400 мянган төгрөгөөр одоо амьдраад давхар зээлийн судалгааг нь давхар хийх хэрэгтэй шүү дээ. Нэг Ахмад зөвхөн дам мэдээлэлээр 289 мянган Ахмад гэдэг чинь 2 Ахмад тутмын нэг нь өнөөдөр зээлтэй байна гэж бодтоо. 2 хүн тутмын нэг нь өртөө гэсэн үг байхгүй юу? Тэтгэврийн мөнгө нь. Тэгэхээр энэ дээр та хэд нэг юм бодлогын шийдэл гаргахгүй бол энэ тоо чинь юу хэлээд байна вэ гэдгийг нэг эргэж хармаар. Ялангуяа энэ орхигдсон бүлэг дээр бол энэ нөхцөл бүр хатуу тусч байгаа шүү дээ. Би энийг л хэлэх гэсэн. Баярлалаа. За саран жилийн гишүүний энэ санал бол үнэхээр чухал саналаа. Миний асууж байгаа асуултад давтаж чинь би тодруулаад асуучих. Одоо